Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 35 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Love a little more each day. Madison. За тэгэхээр өнөөдрийн маань персептний талаар ярихаас өмнө нөгөө хэлсүүнийхэн талаар ярмаар байвч ганцхан нөгөө Madison гэдэг нэрээр ер нь бол нөгөө яг хинбэ гэдг нь жоохон тодорхойлох боломжтой байлаа. За тийм болохоор шууд хэдлээ персептийн талаар ярьцгаая. За өдөр болгон багаар харилцгаая. Ер нь өчигдөрч тэр өнөөдөрч тэр хэдүүлгийнх нь персептний ярианы ингээ гол агуулга маань хайр гэдэг үгэн дээр хайр гэдэг ойлголтын дээр илүү толгуурсан тийм зүйл байлаа. Ер нь одоо нөгөө дэлхийд дахинд хамгийн их яригддаг сэдв бодвол миний бодлоор яхаа аргагүй нөгөө хайр гэдэг юу байх. Тэгээд хайр гэдэг чинь өөрөө бас яг хитрхи бүр ерөнхий гэдэг юм да өргөн хүрээг хамардаг болохоор бас хүмүүс янз янзын ойлголттой байдаг. Ер нь яг нэг тийм олон хүмүүстд тийм нэгдмэл тийм ойлголт бол бараг гарахад их хэцүү юм шиг санагддаг. Тэгээд мэдээж ингээд анх одоо юу гэмдээ хүүхэд байхдаа ингээд хайр гэдэг үгийг сонсоод ер нь бол дийлэнхтэй нөгөө хүүхэлдэйн кинон дээр гардаг ханху гүнж хоёрын одоо нэг тийм романтик талтай хайрыг илүү их нөгөө хайр юм байна гэд нэг тэгж ойлгохдаг байсан. Би бас тэгж нөгөө ганцаараа тэгж ойлгохдаг байсан биш үү гэдэг тий. Одоо тэгээд яг ингээд бодоод үзэхээр хайр гэдгийг ерөөсөө ингэ нөгөө тодорхойлох гэхээр жоохон хэцүү. За миний хувьд гэх юм бол хайр гэдэг бол яг нөгөө хөрхөн бандгар панданд тэрвэрлж байгаа юм шиг зөөлхөн, дулаахан дээрэс нь аюулгүй гэдгээ мэдрэх тэр мөчийг хайр гэх юм болов. Хэдүүлээ ер нь өнөөдрийнхэн дугаарын доор комент хэсэгт өөрсдийнхөө хайрыг юу гэж тодорхойлдог вэ гэдгээр нэг сайхан хэлцүүлэг өрнүүлүүл явмаар байна. Яагаад гэвэл энэ үгийн тодорхойлтыг хэлэхэд бол ерөөсөө зөв буруу гэсэн ойлголт бүр огтхон ч байхгүй. Тухайн хүн тус бүр нөгөө хайрыг яаж мэдэрдэг вэ гэдгээс шалтгаалаад бүгд хариулт нь өөр байна. Тэгээд төдий ч нэгээрээ ингээд олон юу гэмдээ олон хүний ингээд санаа бодлыг ингээд сонсох тусам бидний нөгөөний хайрыг ойлгох ойлголт маань улам илүү одоо нэг тийм тэлэн тэгээд ингээ илүү ингээд тийм нэг нарийнхаа юм зүйлд ингээ хүлэгдсэн биш. Тэгээ илүү гоё сонирхолтой болж өгөх юм болов гэж бас бодчихъя. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр сайхан доор комент хэсэгт үнийг сонссныхан дараа хайр гэж таны бодлоор юу вэ гэдгээ нэг өгүүлбэрт багтаагаад ичээрэй. Нэг өгүүлбэрт багтахгүй байх магадaltaй ч гэсэн заавал нэг өгүүлбэрт багтаагаад нэг сайхан гэх нэг өөрийнхөө дотор ингээ нэг тийм хайрыг юу гэж мэдэрдэг вэ гэдэг тодорхойлолтоо гаргаад хэвлээ нэг бие биендээ нэг тийм гоё сэжим өгөх ч юм уу тий хинэгийн таны бичсэн нөө хайрын талаарх тодорхойлтыг уншаад бас өөрийнхөө өмнө ингээ нөө харж байгаагүй өнцгөөс хайр гэдэг зүйлийг олж хараад бас нэгийг ухаарах болоо гэж бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгээе. Энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.